Хамсгийн савгаатаас түүхийн нефт оргилон олгоодсноос хойш 20 жил өнгөрлөө. Харин өнгөрсөн 20 жилийг бид нефтийн хомсдлын 20 жил хэмээн тов тодорхой чадна. Монгол улс нефт экспортлагч улс орн болж хамсгийн савгаатаас хятадын Петрочайна компани тасралтгүй нефт зөөж байгаа ч энэ хугацаанд иргэж ирсэн их орондоо боловсруулагдсан 1 литр чадхууныг харсангүй. Харин саяхнаас Монголд нефт боловсруулах үйлдвэр байгуулна энэ төр гэж ярьж эхэлж байна. Шав тавьж сүрхий баярлуулахаар үйлдвэрүүд хийж байна. Монгол гаднаас бензин зөөхгүй болох юм байна гэж бодоод хошгорсон чинь түүхийн нефтийнх нь нөөцөн дуусч байна гэж нам зогч байна. Юу үйлдвэр ашиглалтанд орно. Тэгэхэд нөөцөн дууссан байх ийм тооцоо иргэд та бид хөлөгтүүлээд сонгуулиар хүртэл солиордлоо хуурдсан юм байна. Гэтэл сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй Монголоос нефт зөөж байгаа Петрочайна дачин тавсан компани ядаж төлдөг татварааж хугацаанд нь өгөхгүй хүрээгээ сууж гэлж байна. Байгаль орчныг сүйтгэсэн үйлдэлтэй хариуцлага хүлээх чадваргүйг нь энэ мэтийн нөхдөл одоо Монгол улсын их хурл засгийн газрын гаргасан шийдвэрийг зүрдэл үл хүндэтгэн суудаг боллоо. Шүүх арга түмний гаргасан шийдвэрийг хүртэл зөвшөөрөхгүй хүрээдэг боллоо. Гэтэл бид эцэг өвгдийн үлдээсэн газар шороонд нууц байсан хамгийн том нэмтийн баялгаа шавхуулаад дуусгах хэмжээнд л ирлээ.